За саяны хариултаас үзэхэд янжуур тамхи нь илүү хортой болж таарлаа. Донтуулдаг. Веб нь ч гэсэн хортой донтуулдаг. Гэхдээ янжуур тамхи гүйцэхгүй юм байна, тийм үү? Тэглээ шүү дээ. За тэгэхээр одоо веб нь янжуур тамхинаас илүү дотортой болчих гээд байна. За энийг хариулдаг өгөөч. Яагаад юм байгаа юм бэ? За намч мөнгө шүү хариулъя. Татвараас хүн байна. За мөн хөгжлөн гишүүний асуултанд хариулъя. Энэ ерөөсөө илүү татвартай болох гээд байгаа зүйл байхгүй байгаа. Бид нар дүүцүүлэх буюу хамгийн зөөлөн хэлбэрийн дүүцүүлэлтийг хийсэн. Хамгийн хатуу хэлбэр гэх юм бол эн чинь одоогийнхоос 2 дахин өндөр байгаад байгаа бусад улсуудын жишгийг харахаар хамгийн зөөлөн дүүцүүлэлтийг бид нар хийж өгч байгаа. Бидний анхны санал бол электрон тамхины бит одоо үнийн дүн өндөр байгаа учраас татврын хэмжээ нь бол одоо үр нөлөө үзүүлэх нь бага. Тэгээ үе шаттайгаар нэмийг гэтээ энэс багаар бол тооцоолцсон байсан гэсэн. Гэтэ яг энэ удаагийн тэр засгийн газраас тэр санал өгөө та нар шингэн тамхи вебийг дэмжиж дэжтэй гэдэг санал дээр үндэслээд хамгийн зөөлөн хэлбэрийн байх дүүцүүлэлтийг аваад бид нар хийсэн. Тэгээ одоо хамгийн хямдхан ерөнхийдөө нэг юм электрон тамхи гайлаар бол нэг 9,000 төгрөгөөр орж ирж байгаа юм байлээ. Тэгээ энэ бүтээгдэхүүн онцгой албан татвар төлдөггүй, гайлын албан татвар 5% л одоо нөгөө бараатай адилхан төлдөг. Нөөт бол хэрэглэгч төлж байгаа тий. Тэгээ зах зээл дээр яг энэ бүтээгдэхүүн 9,000-аар орж ирээ 18,000-аар зарагддаг гэсэн үг. Тэгэхээр татвар юугаа марсан бол ер нь бол 2 дахин маржинтай гэсэн үг тий. За 1 минут. За тэгээд энэ бүтээгдэхүүн гайлын албан татвараа за 2 мл-ээр орж ирээд ингээд нөгөө бүх татвараа ингээд тооцох юм бол орж ирэх үнийн дүн нь бол татвараа нэмэхээр 19,000 болж байгаа байхгүй юу? Одоо 18,000-аар зарагдаж байгаа бүтээгдэхүүн 19,000. Тэгэхээр энэ үйлдвэрлэгч оруулж ирж байгаа хүмүүс ямар хэмжээний маржин буюу ашиг олох уу гэдгээс бүтээгдэхүүн хамаарна. Өмнө нь бол эдгээр 100% ашигтай ажиллаад байна шүү дээ. Тэгээ бид нар татвараа өгөөд өгөхөөр 100% ашигтай явах юм бол нэг 30 эдэн мянга. За ингээд зарагдахгүй юм байна гэх юм бол арай багч гэдэг юм уу. Энэ үн тогтоох асуудал бол үнэхээр энэ үйлдвэрлэгч одоо орж ирж байгаа нөхдүүд яаж энэ зах зээл дээр одоо манипуляц хийхээс л хамаарна. Тэгэхээр бүр нэг амар үнэтэй болох гээд байгаа зүйл бол байхгүй. Энэ бол нөгөө мэдээллийн төөрөгдөл гэж байна. Бидний хамгийн их анхаарсан зүйл бол хүүхдүүд юунд ороод байна гэхээр янжуур тамхи маш хямдхан байна. Яалтчгүй Монгол улс янжуур тамхины хувьд Монгол улс хамгийн хямдхан болцсон байна. Энийгээ татврын бодлогоор бид нар ихсгэх ёстой. Тэр анхааруулга бүх юмыг сайжруулах ёстой. Хоёрдугаарт электрон тамхи үнэхээр ямар ч хуулийн зохицуултгүй байгаа болохоор